Иргэний эрх зүйн харилцаанд төрлүүрийн маргаан, за тэр дундаа эд хөрөнгийн маргаан, өмчтэй холбоотой маргаан маш ихээр гардаг байгаа. Иргэн та бүхэндийг энэ бүхэн олон талын маргаантай асуудал байвал манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. Энэ бол хуульчдын цаг нэвтрүүлэг. Өнөөдөр манай зочноор Монголын хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хорон нийт тэргүүн Төвшин Тамир хүрэлцэн ирсэн байна. Таны нэрээ мэндийг хүргэе. Сайн байна. За таны ажил алба тавтай юу? Тавтай. Тэгэхээр би нэвтрүүлгийн ихэнд үзэгчдээсээ бас нэг зүйлийг хүсье гэж бодож байна. Энэ бол манай нэвтрүүлэг та бүхэнд нээлттэй. Та бүхэнд ямар маргаан, ямар асуудал тулгарч байна. Тэр бүхнээ ETV HD гэсэн энэхүү пэйж хаягаар өөрсдийн тулгамдсан асуудлаа тодорхойгоор бичээд за мөн тухайн асуудалтай тодорхой хариултыг мэргэжлийн хүмүүсээс авах бүрэн боломжтой байгаа шүү гэдгийг хэлье. Нэвтрүүлэг 7 хоног бүрийн нэм гарагт 18 цагаас үзэгч та бүхэнд хүрэх байгаа. Тэгэхээр эхний асуултаа эхлэе. Ер нь бол энэ иргэний маргаан за тэр дундаа яг иргэдэд хамгийн их түгээмэл гарч байгаа маргаан давмгаалж байгаа асуудал нь яг юу байна вэ? Ер нь бид хоёрын өнөөдөр ярилцах гэж байгаа сэдв бол их өргөн сэдв л дээ. Эд хөрөнгөтэй холбоотой маргаан бол за энэ маргааныг бол Монгол Улсын 2002 оны иргэний хуулиар голчил зохицуулж байгаа. За эд хөрөнгөтэй холбоотой маргаанууд бол их түгээмэл гарна. Ер нь за иргэн хуулийн этгээдийн хувьд бол ялангуяа их гарна л та. Эд хөрөнгө гэдэг маань өөрөө үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө гэсэн хоёр янзын хөрөнгөнд үндсэн. Тэгэхээр хөдлөх эд хөрөнгөний тухайд бол хуулийн зохицуулалт бас арай өөр. Үл хөдлөхийн төрөнгийн тухайд бол бас хуулийн зохицуулалт бас өөр хэлбэрээр явна. Тэгэхээр энэ талаар иргэд маань илүү түгээмэл бас мэдэх шаардлагатай байдаг. За маргаанууд бол ер нь аль аль хөрөнгөн дээрээ гарна. За хөрөнгийг бол өмчлөн, за түрээслэн, тийм ээ. За бусдад биелэглэн, барьцаална. Ийм асуудлуудаар бол ер нь маргаанууд аль аль талдаа л их өргөн түгээмэл гардаг. Тэгэхээр иргэний зүгээс бид бүхэн асуулт авч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр ETV HD гэсэн пэйж хаягаар та бүхэн сошиалороос асуулт авах бүрэн боломжтой. За эхний асуулт ирсэн ба тэгэхээр шууд асуултанд орё гэж бодож байна л да. За иргэн бэд энэ байр түрээслэгтэй холбоотой нэгэн асуудал гарчээ. Би байр хөслөд 3 сар болж байна. Байрны дараа сарын мөнгө сар бүрийн ихэнд урьдчилж төлдөг. Гэтэл би тодорхой шалтгааны улмаас байрнаас гарах болоод урьдчилж төлсөн хөлсөө авахар байрны эзэнд хэлэхэд миний төлбөрийг буцааж өгөхгүй байна. Энэ тохиолдолд би яах ёстой вэ гэсэн ийм асуулт ирсэн байна. Тухайн хоёр иргэний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. За гэрээн дээрээ нөхцлүүдэд тодорхой зааж өгсөн байгаа. За түрээсийн гэрээг цуцлахын өмнө хэрвээ талууд нь бичгээр 1 сарын өмнө мэдэгдэнэ гэдэг юм уу 14 хоногийн өмнө мэдэгдэнэ гэдэг юм уу тийм ээ гэрээ маань өөрөө цуцлагдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мэдэгдэх шаардлагын хүрээнд заавал мэдэгдэх ёстой. Хэрвээ тийм зохицуулалт байхгүй бол хуулинд бол 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн ийм зохицуулалт байдаг. Тухайн иргэн маань одоо бие маргааш түрээсийн гэрээгээ цуцлалаа гарлаа гэдэг асуудал тавих юм бол мэдээж хууль буюу гэрээнд заасан энэ зохицуулалттай баримтлана гэсэн үг. За мэдээж урьдчилаад хэрвээ хөлсөө төлцсөн байгаа тохиолдолд гэрээндээ заасан зохицуулалттай баримтлаад цуцлахаар болох юм бол яг тэр зохицуулалттай барьсан байгаа тохиолдолд урьдчилж төлсөн хөлсийг бол заавал буцааж олох ёстой байгаа. Хэрвээ мэдэгдэхгүйгээр юм уу гэрээнд заасан өөрийнхөө үргийг зөрчөөд гинт одоо гарахаар боллоо би одоо түрээсийн гэрээгээ цуцлаа гэдэг асуудал тавих юм бол мэдээж энэ урьдчилаад одоо төлцсөн байгаа хөлсийг хэрвээ төлөхгүйгээр гэрээндээ заасан байх юм бол шаардах хэрэг бол байхгүй болно л гэсэн үг. Тэгэхээр иргэд маань нөгөө байгуулж байгаа гэрээгээ нөхцлүүдээ маш зөв хоорондоо харилцан тохиролцож өсөл зоригоо илэрхийлээд тэгээ гэрээнийхаа дагуу гэрээгээ туслах хэрэгтэй. Надад нэг асуулт байна. Энэ бол за ингээд ямар нэгэн маргаан гарлаа, эд хөрөнгийн маргаан гарлаа тий. За тэгвэл хамгийн түрүүнд надаас шалтгааллах одоо би мэдүүл зохиох тийм хууль эрх зүйн ямар мэдлэг олж авсан байх ёстой вэ иргэний тухайд? За би хаанаас зөвлөгөө авах вэ? Хэнд хандах вэ? Ер нь бол тухайн өмч хөрөнгөтэй холбоотой, эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хийх гэж байгаа бол юуны өмнө хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн. Тэгтээ мэргэжсэн иргэний эрх зүйн чиглэлээр мэргэжсэн хуульчаас зөвлөгөө авбал илүү сайн. За тэр болгон одоо зөвлөгөө авч чаддгүй маа гэвэл ямар ч байсан legal info цэгийн маань тийм ээ хуулийн сайтуудаас ороод иргэний хуулийн холбогдох заалтуудаа харах хэрэгтэй. За иргэний хууль маань өөрөө гэрээ болгоны төрөл дээр зохицуултууд нь явж байгаа. Жишээлбэл би худалдаа авах гэрээ хийе гэх юм бол худалдаа авах гэрээний зохицуултаа харах хэрэгтэй. Тэгэхээр иргэд бас нэг ийм асуудал дээр их алдаа гаргадаг л та. За хөдлөх эд хөрөнгө жишээлбэл худалдлаа гэж одоо ийм машин дэрэг тийм ээ. За ингээ худалдаад нөгөө эд хөрөнгө маань доголдолгүй байх хэвээр.
Гэтэл нөгөө машин маань нэвтрэх вэ гэж бод тийм үү? Ямар нэгэн байдлаар доголдсон. Тэгэхээр нөгөө худалдаж авсан хөрөнгөө доголдолтой юу гэдгийг шалгаад 6 сарын дотор хөдлөх хэд хөрөнгөний тухайд гомдлын шаардлага гаргах хэрэгтэй. Гомдлын шаардлага гаргана гэхээр шүүх юм уу эсвэл нөгөө хүн рүүгээ гомдсон байх ёстой. Хэрвээ энэ 6 сар доторх тэр гомдлын шаардлагынхаа эрхээ хэрэгжүүлээгүй байх юм бол нөгөө хүн хэлцэх хугацаа альва шаардлага гаргах хүн хэлцэх хугацаа нь бол дуусгуулчихдаг. Тэр хүн бол эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох нь шүү дээ. Гэх мэт ийм наривчлсан зохицуултыг бол харж уншаад бас ойлгох хэрэгтэй. Мэдээж хуульч биш учраас тэрийг бас уншаад тэр болгон ойлгохгүй гэж болно л доо. Тэгэх юм бол илүү мэрэгсэн өмгөөлөгчөөс юм уу хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн үг. Тасаа ингэж зохицуулах хэрэгтэй гэж хамгийн наазахын хуулийн зохицуулалт гэхээр яг юу гэж болох вэ? За бичгээр гэрээ байгуулах хэлбэрийн шаардлага тавигддаг бас ийм гэрээ хэлцлүүд байна. Тухайлбал үйл хөдлөлийн хөрөнгийг худалдаа авах гэрээ байх юм бол заавал энэ бичгээр байгуулагдаад нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай гэх мэт тийм ээ. Зээлийн жишээлбэл мөнгө төгрөг биш дээ, мөнгө төгрөг чинь бас өөрөө эд хөрөнгө шүү дээ тийм ээ. Тэгэхээр зээлийн гэрээ байна тийм үү? Зээлийн гэрээн дээр хүүтэй мөнгө зээлж байгаа тохиолдолд заавал энэ бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байх ёстой. Тэгэхгүй иргэд маань ингэдэг л дээ. Мөнгөө зээллээ би чамд одоо 3% өвдөө өглөө шүү гэд амаараа тохирчдөг. Тийм. Тэгээд дараа нь хурж ирээд юу гэдэг вэ гэхээр хулчаас би хүүгээ авмаар байна гэдэг. Эсвэл нөгөө иргэнээсээ хүү авцсан байдаг. Эргээд нөгөө иргэн нь иргэнээсээ мөнгө авах гэхээр өгөхгүй тийм үү? Ямар нэгэн байдлаар. Ингээ шүүх рүү хандахаар нөгөө хүү авна гэдэг зохицуулт маань энд хэрэглэгдэхгүй гэсэн үг. Тэр хүн хүү авах эрх нь бичгээр заавал гэрээгээ байгуулж иж үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр ийм одоо наад захын л бас мэдвэл зохих ийм хуулийн зохицуулалтаа мэдчих шаардлагатай гэсэн үг. Танай хуулийн фирмээр яг энэ иргэдийн маргаан за тэр дундаа ямар төрлийн маргаанууд их орж ирж байна? Сүүлийн ямар маргаанууд давмгаалж байна? За ер нь бол зээлийн гэрээ, худалдан авах гэрээ тийм ээ. За барьцааны гэрээ энэ асуудлаар ер нь илүү түлхүү давмгаа орж ирнэ. За иргэдийн хувьд бол бас нэг анхаарал зохих зүйл бол сүүлийн үед энэ барилгын орон сууц захиалгаар худалдаа авах гэрээ гэж гэрээнүүд хийгдээд байгаа. За ингээд иргэн маа нөгөө барилгын компанитай гэрээгээ байгуулцдаг. За гэтэл нөгөө гэрээг байгуулсан барилгын компани маань иргэндээ мэддэхгүй орон сууцын банкнд барьцаалсан байх. Жишээний тийм ээ. Тэгэхээр энэс үүдээд нөгөө банкнда тухайн барилгын компани маань мөнгө төлж чадахгүй байх юм бол иргэдийн хувьд тохиролтой байдал үүсэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ талын асуудлууд дээр бас иргэд их мэдвэл зохих. Нийтлэг гарч байгаа маргаанууд бас ийм маргаанууд байна. За дээрэс нь орон сууцны метр квадрат. Нөгөө эд хөрөнгө маань өөрөө захиалцсан гэрээнийхаа дагуу бус метр квадрат нь дутуу. Одоо энэ маргаанууд бас их төлхөө орж ирнэ. Яг энэ орон сууцн дээр за миний нэг ойрын хүн байна л да. За одоо нөгөө шинэ байр захиалсан аль хэзээ нөгөө гэрээгээ хийгээд банктайгаа тохиролцоод тухайн хүндээ байр худалдаа авч байгаа хүндээ мөнгө төлцсөн. Энэ бол ингээд дуусгаруулсан. Гэвтэл яг нөгөө тухайн удахгүй дараа сард гэрчлэгийн гарна ордер нь гарч ийн гэсэн боловч хүлээгдээд 6 сар за бүр сүүлдээ жил гарна болоод явсан. Тэгэхээр энэ тохиолдолд хэний буруу болж хуурах вэ? За яг энэ тохиолдолд бол мэдээж гэрээнийхаа дагуу тухайн барилгын компаниас шаардах хэрэгтэй тийм ээ. За барилгын компаниас бол шаардна. За барилгын компани хэрвээ үүргээ биелүүлэхгүй бол мэдээж шүүхэд хандна. За барьцаа цаана хийсэн асуудал барьцааны гэрээ одоо нөгөө худалдан авагчаас мэддэхгүйгээр тийм үү барьцаалцсан гэдэг асуудал гарч ирэх юм бол мэдээж банктай холбоотой асуудлыг бас үүсгэж маргаж болно. Яг гэвэл банк өөрөө тухайн барьцаалж байгаа эд хөрөнгө нөгөө барьцаалуулагчийн өөрийн өмчлөлөөр үүссэн эд хөрөнгө мөн үү биш үү гэдгийг шалгах ёстой. Хуулиараа нөгөө банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж төлбөр тооцооны тухай хууль гэж байна. Энийний одоо тухайлбал тэр 29-ийн 3-т заавал барьцаа хөрөнгөө газар дээр нь очиж нэгтэл шалгаж үзээд ингээ барьцаасан байх хэрэгтэй гэдэг ийм хуулийн зохицуултууд байдаг. Тэрийг бол тэр болгоо иргэд бас мэдэхгүй л дээ тийм ээ. Тэгэхээр барилгын компани дээр компаниас чардаж болно. За хэрвээ барьцаалцсан өөрт нь мэдгэлгүйгээр барьцаалцсан байх юм бол тухайн банктаа ч гэсэн энэ асуудлаа бол үүсгэж тавих боломжтой байдаг. Хуульчдын цаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхэн яг одоо сошиал ETV HD гэсэн пэйж хаяанд хандсанараа та бүхэнд тулгамдсан асуудлын талаар маргааны талаар нээлттэй асуултаа асууж за тодорхой мэргэжлийн хүмүүсээс тодорхой хариултыг авах бүрэн боломжтой гэдгийг дахин сануулъя. Нэвтрүүлэг үргэлжилж байна.
хоёр дахь сэдв бол өмчтэй холбоотой асуудал байгаа. За яагаад тэгэхээр энэ нийт хөрөнгийн маргаан бол өмчтэй салшгүй холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр за тэр дундаа бол гэр бүлийн одоо өмч, за дундын өмчийг захиран зарцуулах тал дээр би нэг зүйлийг асуумаар байна. Ер нь захиран зарцуулах болсон тохиолдолд тийм ээ одоо хаана хинт хандах уу? За тэгэхээр хоёулаа жишээ болгож нэг кейсийг үзье. Тэгэхээр жишээ ийм жишээн дэр гэхэд хоёул ярилцлаа тий. Тэгэхээр ямар боломж байна вэ? Ер нь бол одоо үл хөдлөлийн төрөнгийн бүртгэлийн гэрчлэл байгаа штэ. Өмчлөх эрхийн. За энэ гэрчлэгэн дээр ямар хоёр хүн байна тийм ээ? Одоо хамтарч өмчилж байгаа дундийнх нь өмч хөрөнгө байгаа. Тэгэхээр айл нь энийг захиран зарцуулах хэрэгтэй. Захиран зарцуулна гэхээр нөгөө бэлэглэн барьцаална тийм ээ? Эзэмшин ашиглан бүгд орчиж байгаа. Хүүнд барьцаалах гэдэг байна тийм үү? За энэ тохиолдолд заавал ээжээсээ зөвшөөрлөх хэрэгтэй. Ээж нь зөвшөөрөхгүй бол яах вэ? Ээж нь зөвшөөрөхгүй бол энэ барьцаалах боломжгүй гэсэн үг. Яг гэвэл энэ өөрөө дундаа захиран зарцуулах ийм одоо эрхтэй өмч хөрөнгийг зөвхөн нэгэн захиран зарцуулна гэсэн ойлголт бол байхгүй. Үнэхээр хоорондоо ээж нь би өөрийнхөө эсхийг захиран зарцуулах одоо хүсэлгүй байна. Би барьцаалахгүй гэх юм бол ээжд нь татгалзах эрх нь байж байгаа. Хэрвээ хүн би барьцаална гэдэг асуудал тавих юм бол тэр барьцаалагч талтаа уулзах хэрэгтэй. За би өөрт нь өгөх хэсгээ барьцаалахгүй тийм ээ ээж нь зөвшөөрөхгүй. Би барьцаалмаар байна гэхээр тэр барьцаалагч хэрвээ хүүд ноогдох хэсгийг зөвшөөрж байгаа тохиолдолд тэр эрсдлээ өөрөө цаана харж байгаа штэ. Тэгэхээр энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар одоо барьцаалах хэрэг үүсч болох юм. Гэхдээ энэ цаашлаад бас нөгөө давхар барьцаа бол бас хуулиар хориглоогүй байгаа штэ тий. Тэгэхээр энэ зохицуултуудаа бас хэрэглэх боломжтой. Тэгэхээр үндсэндээ барьцаалагч өөрөө бас шийдэх гэдэг нь л да энэ тал дээр. Худалдан авах, за барьцаалах энэ асуудал дээр иргэд ихээхэн ханддаг гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ иргэд шийдвэрлэгдсэн явц нь ер нь хэрвээ тийм бэ? Шийдвэрлэгдсэн явц гэхлээр одоо иргэд тэр хүн одоо хуулийн тусалцаа авлаа. Тэгээ ингэснээрээ тэр хоёрын маргаан ер нь ямар тийшээ илүү шийдэгдэж байна? Ер нь бол яг үнэхээр эрхэн хохирсон этгээдийн хувьд бол шүүх бол шийднэ энэ асуудлыг. Яагаад гэвэл Монгол улсын үндсэн хуулиар чи иргэн хүн чинь өмчлөх хэрэгтэй, эд хөрөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр иргэний хохирсон эрх ашигын тухайд яг хуулийн зохицуулалтаараа хэн нь хаана хууль зөрчсөн бэ гэдэг асуудлыг бариад эрхэн хохирсон хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэний бол эрх ашиг бол хамгаалагдана. Надад игч маань байр бэлгэлсэн. Тэр байр гэтэл миний нэр дээр байр байгаад байдаг. Би дахин өөрийн нэр дээр шинэ байр авах гэтэл өөрийн гисэн орон суустай гэсэн нэрээр бичиг баримтын тал дээр асуудал гарч байна. Энэ тохиолдолд би яах вэ? Ер нь бол нэг иргэнд бол хэдэн ч орон сууцтай байж болно шүү дээ. Тий. Наа тохиолдлыг чинь бол би юу гэж ойлгож байна гэхээр магадгүй тэр иргэн нөгөө 8% зээл хамрагдах гад ирэхээр өмнө нь орон сууцтай байж болохгүй анхны орон сууц байх ёстой гэдэг асуудал тулгарсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ 8% зээл хамрагдах гэж байгаа бол мэдээж энэ ч өөрөө нөгөө төрөөс баталсан тогтоол журмынхаа дагуу явж байгаа учраас тэр хоёр дахь орон сууц нь өөрийнх нь нэр дээр бүртгэгдэх бол хүндрэлтэй л гэсэн үг. Нөгөө зээлээ авч чадахгүй байна гэсэн үг. Чадахгүй. Үүнийг зохицуулах арга байхгүй. Одоо тэрийг өстой иргэд хоорондоо л одоо энэ асуудлыг бол зохицуулахаас аргагүй болно гэсэн үг. Үнэхээр би нэг байртай байжгаад одоо дараагийнхаа байрыг худалдаж аваад бүртгүүлье гэхэд бол энд бол хязгаарлалт бол байхгүй. Хэдэн ч орос устай байж болно. Харин зүгээр тэр нөгөө үйл хөдлөлийн төрөнгийн татврын асуудал гэдэг асуудлаа л өөрөө зохицуулж чадвал байх боломжтой. Энэ маргааныг шийдвэрлэхэд яг иргэнээс одоо шалтгааллах зүйл нь одоо юу байдаг вэ? За мэдээж нэг талаас хууль эрх зүйн тодорхой хэмжээний зохисон одоо мэдлэгтэй байхыг шаардж идэв наад захын. Тэгвэл өөр бусад бас шалтгаалж байгаа тийм зүйл үү? За магадгүй бас зарим хүмүүс өөрийнх нь буруу байсаар байтал за би энийг заавал авмаар байна. Надад ийм асуудал үүсээд байна. Та нар заавал туслах ёстой гэсэн ийм байр суурьтай хүмүүс бас байдаг. Байна. Ялангуяа энэ нөгөө гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөр маргаанууд бас их гарна л та. Гэр бүл одоо салах ч юм уу цуслах тийм ээ. Энэ асуудал дээр дундын өмч хөрөнгөө хойрлох асуудал дээр маргаанууд бол бас их гардаг. Тэгэхээр энэ өөрөө ямар наад захын хуулийн мэдлэгтэй байх ёстой вэ гэхээр үндсэндээ шүүх рүү хандна тийм үү? Эд хөрөнгөний асуудлаараа. Шүүх рүү хандахын тулд нэхэмжлэлийн хамгийн наад зах нь
өөрийнхөө шаардах эрхээ зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө шаардах эрхээ буруу тодорхойлоод нэхэмжлийн шаардлагаа буруу гаргачих юм бол тэр иргэний маань өөрөө нөгөө хууль ёсныхын эрх ашиг сонирхол нь хамгаалагдахгүй байх ийм боломжтой болчтой. Тэгэхээр би яг юу хүсэж байна? Би ер нь яг юу шаардах ёстой юм? Надад яг ямар шаардах эрх байгаа юм гэдгээ иргэн маань их зөв тодорхойлох ёстой. Зөв тодорхойлохын тулд нөгөө хуульчаас зөвлөгөө авах зайлшгүй шаардлага бас гарчаад байдаг. Ялангуяа өндөр үнийн дүнтэй эд хөрөнгийн маргаан дээр бол зайлшгүй ер нь аль болох хуульчаас зөвлөгөө авч байгаарай гэж зөвлөмөр байгаа юм. Тэгэхгүй нөгөө шаардлага буруу тодорхойлоод ирчихээрээ нэхэмжлийн шаардлагыг хүрээнээс хальсан юм яриад эсвэл шүүхтэр очиод эсвэл нөгөө шаардлагаас огт өөр юм хүсээд яриад яваад ирэхээр нөгөө иргэний маань нэхэмжлэлийг бол шүүх хангах боломжгүй байдаг. Яагаад гэвэл шүүх өөрөө тэр шаардлагын хүрээнд л асуудлыг шийдвэрлэдэг. Хууль өөрөө юм заалттай байна. Сүүлийн үед гэр бүл салт их байна л да. Тэгэхээр энэ хэрээр миний зүгээр бодож байгаагаар гэр бүл салт их байгаагийн хэрээр одоо нөгөө дундын өмч гэр бүлийн өмчийг хувааж авах ийм үзэгдэл их байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ төрлийн асуудал юу нөхөр байгаа вэ? Ер нь бол гарна. Тийм. Өссөн үсээгүй л одоо энэ маргаанууд бол гарч байгаа. Тэгэхээр яг уу иргэд маань өөрөө энэ тал дээр бас ямар мэдлэгтэй байвал зохих вэ гэхээр ер нь бол гэр бүл гэдэг чинь өөрөө ёс суртахууны тийм ээ ийм одоо асуудал шүү дээ. Тэгэхээр аль алиндаа нэг хүнлэг, энэрэнгүй асуудлаа нэг зөвшөлдсөх байдлаар шийдвэл илүү дээр юм шиг бидэнд бол санагддаг. Аль аль нь л одоо би илүү хувь авах хэрэгтэй, би ингэх хэрэгтэй гэдэг асуудалд байр сууринаас хандаад хахаар нөгөө маргаан маань уламд амжирдаг, бие биенээ хүндлэхгүй байдал руу ороод ингээд ирдэг учраас энийг бол аль болохоор зөвшөлдсөж явах хэрэгтэй. Эд хөрөнгийн тухайд бол мэдээж хамтын амьдрал бий болсноос хойш бий болсон эд хөрөнгийг хуваарлна. Эд хөрөнгө маань өөрөө гэр бүлийн хувьд бол хуваарьт эд хөрөнгө, дундын өмч эд хөрөнгө гэж хоёр хуваагдана хуульд. Хуваарьт эд хөрөнгө гэхлээр нөгөө гэрлэхээс өмнө бий болсон эд хөрөнгө тийм ээ. Одоо гэрлэхээс өмнө ээж аав нь бэлгэлцэн орон сууц байдаг ч юм уу. Энэ бол хуваарьт эд хөрөнгө. Эсвэл гэрснээсээ хойшоо өөрийнхөө оюуны мэдлэг чадвараараа бий болгоцсон өмч хөрөнгө байх юм бол энэ маань өөрөө бас нэг хуваарьт эд хөрөнгө болж болдог. Ийм хуулийн зохицуулалт байгаа л да. Тэгэхээр бидний дундын өмч хөрөнгө яг аль нь вэ гэдэг асуудлаа иргэд их сайн анхаарах хэрэгтэй. Хоёрт бас нэг иргэдэд сонирхуулж хэлэхэд одоо үйл хөдлөлийн хөрөнгийн бүртгэлийн маргаанууд их явдаг. Яг энэ дундын өмч хөрөнгөн дээр. Тэгэхээр гэр бүлийн нэг гишүүн дээр эд хөрөнгөө бүртгүүлчихэж байгаа. Тийм ээ? Одоо эхнэр нөхөр хоёр байлаа гэдэг эхнэрийн нэр дээр бүртгэж. Байр авахд одоо нөхрийнх нэр дээр. Тий. За ингээд барьцаанд айчаад нөхөр нь тавьчих. Ямар нэгэн байдлаар барьцаалуулсан гэж ойлгоё, тийм ээ? Эхнэрээс зөвшөөрөл аваагүй байна, тийм үү? Зүгээр одоо ямар практикт илүү амгаалаад байгаа вэ гэхээр улсын бүртгэлд хинийх нь нэр дээр бүртгэгдсэн байна. Эхнэр мэдж байгаа шүү дээ тэр бүртгэлийг. Мэдээд тэр хүн гомдол гаргаагүй бол энэ бүртгэлийг үнэн зөв л гэж үзнэ. За. Мэдж байгаа мөртлөө. Мдээгүй багт нь бүртгүүлсэн байвал гомдол гараад ирэх юм бол энэ бүртгэлийн асуудлыг дахиж ярьж үзнэ гэсэн үг тийм ээ. Авч үзэж шийдвэрлэж болно. Мэдээд бүртгэлийн асуудал дээр гомдол гаргаагүй бол тэр барьцааны эрхийг бол барьцаалах эрх нь нөхөрт байсан байна гэж ойлгох хэрэгтэй. Гэрээнийхээ тав цаасанд бичигдсэн тав. Тэгэхээр нөгөө иргэд энэ асуудлаа мэддэггүй надаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй байсан гэдэг. Гэтэл нөгөө улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлээд байгаа асуудал чи эхнэр өөрөө мэдээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө нөхөр ганцаараа захиран цацуулах хэрэг бас нэг үүсэж байна да. Тэгэхээр энэ тал дээр бас нэг маргаанууд их сонирхолтой кейсүүд гардаг. Ер нь бол яг хуулийн зохицуулалтаа бариад явах юм бол ямар ч байсан энэ бол гэр бүлийн дундын өмч учраас хоёулаа л адилхан захиран зарцуулах хэрэгтэй. Заавал бие биендээ мэддэг хэрэгтэй. Тэгэхээр тэр бүртгэл талаасаа бас нэг ийм практик яваад байна. Эхнэр нөхрийн нэр тэрнээс гаднаас хүүхдүүд байгаа шүү дээ. Гэхдээ одоо сүүлийн үед бас нэг ийм жишээ харагдаад байна л да. Заавал одоо эхнэр нөхрүүд насанд хүрсэн гэдэг утгаараа юм эсвэл нөгөө тухайн гэр бүлийг авч яваа одоо тэр байдлаараа ч юм уу нөхөр айл эсвэл эхнэр за эсвэл хоёулынгийнхэн дундын өмч гэж бүртгэлтэй байдаг. Хүүхдүүдийг бол орхигдуулдаг. За магадгүй ямар нэгэн асуудал тухайн эхнэр нөхөрт хоёуланд нь тохиолдлоо гэхэд тухайн гэр бүлийн өмч хаачих бай гэдэг ийм асуудал байна л да. Ер нь бол ямар нэгэн ийм дундын өмч хөрөнгөтэй холбоотой асуудал дээр мэдээж хүүхдүүдийн эрх ашиг бол хөндөгдөнө. За энийг бол хуулийн зохицуулалт бас орхихгүй. За магадгүй одоо яг ганцхан нөхцөл байдал тохиолдоод хэн нэг нь эндлээ гэдэг асуудал үүсгэхэд энэ бол иргэнийхээ хоёулын тэр өв залгамжлалын асуудлаараа шийдэх бүрэн боломжтой. Хууль ёсны эхнэр нөхөр өөр хүүхэд тийм ээ төрсөн эцэг гэх хүрчилсэн мөр хүүхэд эдгээр бол одоо хууль ёсны өв залгамжлагч байдаг. Тийм учраас хууль ёсны шүү дээ.
Тийм. Тэгэхээр гэрэлсэн гэр бүлийн тухайд хууль ёсны асуудал яригдана шүү дээ. Манайхан ч одоо нэг хамтын амьдрал гээд нэг хамтран амьдрах хэлбэрээр яваад байдаг. Аль нэгний төлөө гэж бодоход би тэдэн жил хамт амьдарч байсан гэдэг асуудал яриад нөгөө өв залгамжлалын асуудал яриад байдаг. Гэтэл хэрвээ хууль ёсны ихнэр нөхөр болоог байгаа тохиолдолд энэ асуудал бас шийдэгдэггүй байх боломжтой. Хүүхдүүд бол үнэхээр төрсөн хүүхэд нь гэдэг нь нотлогдож явах юм бол энэ өмч хөрөнгийн өв залгамжлалын асуудал бол заавал хүүхдүүдээр шийдэгдэх ёстой байна. За тэгэхээр саяны жишээн дээр ямар боломж байна гэдгийг асуумаар байна л да. Эсвэл тухайн энэ Б гэдэг иргэний өмнөх нөгөө баталгаагаа салгуулаагүй аль бие усны ихнэр нь авах уу? Эсвэл сүүлд хамтран амьдарч байсан хүн авах хэрэгтэй юу? Түүний өмчийнхээ авах хэрэгтэй. За энэ бас их сонирхолтой асуулт байна. Тэгэхээр ер нь бол тэр дараачийн хамтарч амьдарч байсан ихнэр байна, тийм ээ. Аль биесны гэр бүлийн баталгаагүй байж таарна өмнөх ихнэрээс салаагүй гэрэлтэй цуслуулаагүй байгаа учраас. Гэхдээ бас хуулиар басны боломж байна л да. Тэр юу гэхээр хамтын амьдрал бий болсноос хойш тэр эд хөрөнгийг бий болгоход нөгөө дараачийн одоо ихнэрийн хувь оролцоо юу байсан бэ гэдгийг нотлох баримтаар нотлох хэрэгтэй. Хэрвээ тэр нотлох баримтаар нотолж чадахгүй байх юм бол тэр эд хөрөнгнөөс одоо ямар нэгэн байдлаар өмчлөх өөрийнхөө эрхийг одоо хамгаалах боломж бол бас тэр болгон байхгүй нэ шүү дээ. Сүүлийн хамтран амьдарч исэн хүний хувьд за тэдэн жил одоо хамт амьдарсан байх хэрэгтэй гэдэг чинь юм уу? Ийм хугацаа бий юу? Үгүй, ерөөсөө тийм хугацаа байхгүй. Тухайн эд хөрөнгийг бий болгоход өөрийнх нь үнэхээр оролцсон оролцоо, өөрийнхөө эд хөрөнгөөр тухайн эд хөрөнгийг худалдаж авахд бас оролцсон гэдгээ нотлцсон нотлох баримтууд тийм ээ. Мөнгөний төлцөн ч байдаг юм уу? За ийм нотлох баримтууд байх юм бол шийдвэрлэх боломж бол байна. Хэрвээ үнэхээр ямар ч тийм нотлох баримтгүй ингээд би бол тэдэн жил амьдарсан юмаа гэд ингээд ирж байгаа хүмүүс байна л да яг амьдрал дээр. Тэгэхээр энэ бол бас хэрвээ тийм нотлох баримт байхгүй бол хууль ёсны ихнэр биш учраас шийдвэрлэхэд хүнд шийдвэрлэгдэхгүй шүү. Ер нь бол тэгэхээр бас анхааралтай байх хэрэгтэй гэсэн үг байна тийм ээ. Баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчдээ бидний энэ удаагийн ярилцсан сэдв иргэний харилцаанд дах эд хөрөнгийн маргаан за өмчтэй холбоотой асуудал байлаа. Хэрэв үзэгч та бүхэн энэ удаагийн нэвтрүүлэгт асуулт илгээж амжаагүй за мөн танд дахин одоо асуух асуулт байгаа бол ETV HD гэсэн пэйж хаяганд хандсанараа та бүхний асуулт бидэнд ирэх болно гэдгийг дахин хэлье. Тэгэхээр мэдээж энэ удаагийн нэвтрүүлэг дээр хүндэгдсэн сэдв бол за эд хөрөнгийн маргаан өмчтэй холбоотой байсан бол мэдээж энэ бүхнийг хэрхэн залгамжлуулах уу? За үүнээс бол өв залгамжлал гэдэг асуудал гарч ирж байна. Дараагийнхаа нэвтрүүлгийн дугаараар өв залгамжлал гэсэн сэдвийг онцлог болно. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.